сайн байна уу? Асуултуудын талаар ярилцсан ихцээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хивэнд хийж жигнээд цүцгийн нундаг исэн чихрэх ганы ханд нэмнэ. Дараа нь ногоон хүнсний бодовч бодис нэмээд бялуу хаяганд хийж ганы крем нэмнэ. Тэр шоксадтай трафис. Өнөөдөр бид гаа шоколадтай трифл хийж байна. Хийхэд үнэхээр амархан шүү. Амт нь үнэхээр супер. Эхлээд хайрцагтай шоколадтай бэлүү аваад арын зааврыг хамаад бялуу шарагдаж байх хооронд 2 аяга отхон цэцгийг савнд хийж от хүртэл нь тунав. Дараа нь хагас аяга нунтаг сахар, хагас цайны халбах peppermint extract бас баахан зэрэг ногоон хүнсний бундаг нэм. Тэгээд гаа шоколадтай трифл маань билээ. Эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хивэнд хийж жигнээд хутгаад кремээ хийж нунтаг исэн чихрэх ганы. Өнөөдөр бид гаа шоколадтай трифл хийж байна. Хийхэд үнэхээр амархан шүү. Амт нь үнэхээр супер. Эхлээд хайрцагтай шоколадтай бэлүү аваад арын зааврыг хамаад бялуу шарагдаж байх хооронд 2 аяга отхон цэцгийг савнд хийж от хүртэл нь тунав. Дараа нь хагас аяга нунтаг сахар, хагас цайны халбах peppermint extract бас баахан зэрэг ногоон хүнсний бундаг нэм. Тэгээд гаа шоколадтай трифл маань билээ. Дараа нь ногоон хүнсний бодовч бодис нэмээд нунтаглаад бялуугаа аяганд хийж бялууны давхарга дээр ганы крем нэмээд дахин кремээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрахын идээрээ. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү. Эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хивэнд хийж жигнээд хутгаад кремээ хийж нунтаг исэн чихрэх ганы ханд нэмнэ. Дараа нь ногоон хүнсний бодовч бодис нэмээд нунтаглаад бялуугаа аяганд хийж бялууны давхарга дээр ганы крем нэмээд дахин кремээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрахын идээрээ. Идэж болох савтай ургамал. Энэ хоол ердөө 4 ваттай. Үүнийг хөрвөгчөнд 10 минут хийж. Одоо өтгөн цэцгийг жаахан сахарыг хамт холино. Тэгээд боллоо. Идэж болох цэцгийн сав амттай. Эхлээд шоколадаа хайлуулж хазаалгаж хөлдөөж какао нунтгаар будаад крем, эсэн чихэр нэмээд холино. Тэгээд оройг бутлаад савнд хийж идээд таашаал аваарай.
Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд бялуу ус өндгөө нэмээд холно. Хивэнд хийж жигнээд хутгаад крэмээ хийж нунтаг исэн чихэр ганы ханд нэмнэ. Дараа нь ногоон хүнсний бодогч бодис нэмээд нунтаглаад бялуугаа аяганд хийж бялууны давхарга дээр ганы крем нэмээд дахин крэмээ нэмнэ. Дараа нь бутсан оройг нэмээд идэж амтрах нь идээрэй. Орой кремний аяг. Өнөөдөр бид Oreo кремтэй аяг хийцгээе. Хийхэд үнэхээр амархан. 4 орц хэрэгтэй. Өтгөн зөөл намтай болно. Эхлээд 24 буталсан Oreo-гоо 5 хоолны халбах хайлуулсан маслтай холио. Одоо бага өтгөн цэцгийгөө хийж хатуу ойгол үүсэх хүртэл нь хутгана. Тэгээд л боллоо. Oreo cream cups бэлэн. Эхлээд оройг бутлаад цэцгийн тос нэмж холно. Дараа нь крем нэмж хутгаад буруу нэмнэ. Мөн шоколад хайлуулж нэмээд оройгоо дахин нэмнэ. Тэгээд идэж таашаал аваарай. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд оройг бутлаад цэцгийн тос нэмж холно. Дараа нь крем нэмж хутгаад буруу нэмнэ. Мөн шоколад хайлуулж нэмээд оройгоо дахин нэмнэ. Тэгээд идэж сайхан амраарай. Нутелла зармаг. Өнөөдөр бид нутеллатай зармаг хийж үзнэ. Хийхэд үнэхээр амархан ердөө 3 бас хэрэгтэй. Мэдээж дээ. Зармаг нь дургүй хүн бий юу? Эхлээд 2 аяг орчим өтгөн цэцгийг хэрэгтэй. Тэгээд тэрийгэ зөөлөн оргил эхлэх хүртэл сайтар. Дараа нь 14 үнцний лацтай өтгөрүүлсэн сүм. Ойролцоогоор 1 аяг нутелланы. Дараа нь таглаад хөлтөөгчөндөө хийж бүрэн хөлтлөн байлаа. Нутеллатай зармаг бэлэн. Эхлээд цэцгийг нэмээд хутгаад өтгөрүүлсэн сүүн нутелла нэмээд хутгаад хөлтөөгөөд идээд таашаал аваарай. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд цэцгийг нэмээд хутгаад өтгөрүүлсэн сүүм нутелла нэмээд хутгаад хөлтөөгөөд идээд таашаал аваарай. Орой самартай мөстэй зармаг. Өнөөдөр Oreo зармаг хийхийг заана. Хийхэд амархан жорын нэ. Эхлээд Oreo-гийн багц хэрэгтэй. Энэ багцыг олоо. 11 эсвэл ойр дэлгүүрээс олж болно. Уутыг нэхээс өмнө батал Oreo-гоо нэхэж. Тэгээд шууд уут руу сүүгээ. Oreo-нуудыг бүрэн давтан сүү хий. Дараа нь сэрээгээр уутан доторхоо сайхан хутгаарай. Oreo-гийн уутыг аяган дотор хийчгээд зармагны модоо зоочих. Одоо үүнийг хэдэн цаг хөдөөгчөнд хийж бүрэн хөлтлөн байлгая. Oreo-г гаргаж авахаасаа өмнө шоколадаа хайлуул. Шоколадаа хайлуулахдаа баг зэрэг тос хийж шингэл. Шоколад бүрэн хайлмагц өндөр аяганд хийн. Дараа нь дээр нь баг зэрэг батсан самар нэмний та дуртай хэмжээгээр хийж болно. Одоо Oreo зармгаа шууд шоколадын дотор дүүрнэ. Шоколад хатууртал нь хөлдөөгчөнд хийж амраана. Тэгээд Oreo зармаг бэлэн. Оо, энэ ч үнэхээр аюултай шүү. Эхлээд орой бэлтгийг бутлаад цүү ууданд хийж хутгаад хөлтөөгөөд шоколадыг хайлуулж замрыг шоколаданд нэмнэ.
Тэгээд шоколадн дээрээ зайрмаг нэмээд идэж амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд Орео бясалгыг бутлаад сүү бууданд хийж хутгаад хөлдөөгөөд шоколадыг хайлуулж самрыг шоколаданд нэмнэ. Тэгээд шоколадн дээрээ зайрмаг нэмээд идэж амтархан идээрэй. Гэрийн Орео McFlurry зайрмаг. McDonald's win Oreo McFlurry гэртээ хий тамархан. Сивотав хаан уурцтай. За, харьцуулахын тулд McDonald's руу очиод жинхэнэ McFlurry авт үзье. Нэг Oreo McFlurry өгөөч. Машин эвдэрч гисэн. Уучлаарай. Машин эвдэрсэн үү? Тэгэхээр харьцуулж чадахгүй. Мэдээж эвдэрсэн. Эхлээд аяг суу. 2 хагас аяг утган крем, 1 аяг элсэн чихэр бахан ванилын экстракт хийгээд сайн холно. За, зайгаар яг адилхан байна. Тийм ээ, яг адилхан. Эхлээд сүү, өтгөн цэцгий, эсэм чихэр, ванилын ханд нэмээд Ореог бутлаад хутгаад идээд амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд сүү, өтгөн цэцгий, эсэн чихэр, ванилын ханд нэмээд Ореог бутлаад хутгаад идээд амтархан идээрэй. Зайрмагтай кофе. Өнөөдөр бид зайрмагтай кофе хийхэд үнэхээр амархан ердөө 3 орц хэрэгтэй. Ястай гайхалтай шүү. Эхлээд 1 аяг шууд уусдаг кофе, 1 аяг сахар, 2 аяг буцалсан усыг хамт холино. Ийм мэдрэмжтэй байхад интернет шиг санагдав. Би матраа авчирсан. Лакост. Намайг гэж хэлээ. Master P Recross-ийг хэлж байгаа шиг. Тэр намайг харах бүрд жинхэнэ босс шиг мэдээ. Тэр намайг гээд зайрмагтай кофе билэн. Эхлээд кофений нунтаг эсэн чихэр нэмээд усаа хойлоод хивэнд хийж хөлдөөгөөд идээд амтархан идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд кофений нунтаг эсэн чихэр нэмээд усаа хойлоод хивэнд хийж хөлдөөгөөд идээд амтархан идээрэй. Шоколадтай зайрмагны аяг. Өнөөдөр бид шоколадын кремтэй аяг хийхэд маш амархан ердөө 4 орц хэрэгтэй. Яг л төгс самттан шүү. Эхлээд 1 аяг шоколадаа микротолгоонд хийж болох савнд хийгээд бүрэн хайлтал нь хэдэн минут микротолгоонд болно. Савтай шоколадаа хөлдөөгчөндөө хийгээд 30 минут хөлдөөн. Тэгээд блендертэй 1 аяг утган крем хий. Кремээ утгуулсан блендерт дараа нь таллаа зотгруулсан сүү, бага зэрэг ванилын ханд нэмж хий. Энэ холцыг хөлдөөгчөндөө хийж бүрэн хөлдөлтөд байлгав. Шоколадын кремтэй аяг боллоо. Эхлээд шоколадаа нэмээд богино долгионы зууханд хийж шоколадаа халаагаад хөлдөөж цэцгийтэй хойлоод түрүүлсэн сүү, ванилын ханд нэмнэ. Тэгээд нэмээд хөлдөөгөөд дээр нь шоколад цацаж идээд амтархан идээрэй.
Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд шоколадаа нэмээд богино долгионы цууханд хийж шоколадаа халаагаад хөлдөөж кремээ хольж өтгөрүүлсэн сүү ванилын ханд нэмээд дараа нь нэмээд хөлдөөгөөд дээр нь шоколад цацаж идээрэй. Ягаан нимбэгний ундаатай фадж. Өнөөдөр бид 3 орцтой ягаан лимонтой фаж хийн. Тэгээд маш амархан болохоор онгоцонд нисэж явахдаа хийж чадна. Ямар гоё вэ? Эхлээд 1.5 руу 3 аяг хайлуулсан шоколад 14 унцын латтай өтгөрүүлсэн сүүгээ хий. Үнэхээр галзуу юм байна. Тэр 4,000 шүү. Зүгээр үү? Май. Тийм онгоц сунахгүй 50 нисэж байна. Тэгээд ягаан лимонтой Kool-Aid-ийн 2 ууд хий. Дараа нь сайтар хутгаад өг. Тэгээд фажаасаа шарах 5 бас. Дээр нь өнгийн чимэглэлээ цатчихна. Тэгээд 1-2 цаг амраагаад хатуулыг нь хүлээн. Тэгээд боллоо. Ягаан лимонтой фаж. Business class ас чигоё. Эхлээд шоколад өтгөрүүлсэн сүү ягаан нимбэгний ундаа нэмээд жигмэгийн саунд фьюж хийж дээр нь цацна. Тэгээд нэмээд хөлдөөгөөд дээр нь шоколад цацаж идээд амтрах нь идээрэй. Энэ талаарх асуултууд таалагдсан шүү эхлээд шоколад өтгөрүүлсэн сүү ягаан нимбэгний ундаа нэмээд жигмэгийн саунд фьюж хийж дээр нь цацна. Тэгээд идэж таашаал аваарай. Эсвэл байх бөгөөд чихрийн усан үзэм, матчаа шарсан шоколадтай талах зэрэг асуултууд таалагдсан. 3 эсвэл 4 хоногийн дараа чихэртэй усан үзэм 2 жилийн өмнө болно. TikTok дээр 4 хоногийн дараа 2 жилийн өмнөх чихэртэй усан үзэм, YouTube дээр 3 хоногийн дараа 2 жилийн